Netflix дээр Physical Asian Show нэвтрүүлгээр Монголын баг тамирчид шуугиан тарж байна. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болж байна. Студид их болдын мөнх хоёр ажиллаж байна. Шатхуун түгээх станцууд ачаалал ихтэй байна. Эмч эмнэлгийн ажилтнууд ажил хайхад бэлэн байна. Европт Монгол зориулсан ховор гэрэл зургийн цомог хэвлэгдлээ. Амралтын өдрүүдээр юу хийх боломжтой вэ? Аж үйлдвэр эрдэс баялагын сайд Танзаниа Монгол улсын хэмжээнд шатхууны нийлүүлэлт хэвийн болж шатхуун түгээх станцууд ямар ч хязгаарлалтгүйгээр олгож ирсэн гэж мэдэгдсэн. Харин гэвч өнөөдрийн байдлаар шатхуун түгээх станцууд дээр АИ-92 авто бензиний хомсгдол үүсэж дараалал буурахгүй л байна. Ice Global телевизийн сурвалжлах баг энэ талаар дараах мэдээг бэлтгэлээ. Ерөнхий сайд задан шатар өнгөрсөн 7 хоногт Оросын холбооны улсын холбогдох албанынхантай холбогдож Монгол улсад нийлүүлэгдэх шатхууны импортын хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцсон. Энэхүү уулзалтын үр дүнд Оросын холбооны улсын талаас найрсаг хуршийн хүрээнд шатхууны импортын хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэхээр болсон. Гэвч одоогийн байдлаар шатхуун түгээх станцууд дээр дараалал ихтэй бензин шатхууны огтлоц муу байгаа нь жирийн иргэдийг бухимдуулсаар байна. Өчигдөр лав баг 3 цаг очирлаад авч таагүй шүү дээ. Тэгээ одоо ингээд шарн насцсан явуулчихлаа. Одоо ямар ч зүйл өргөөрөө яваад очих гэсэн бодлоо. Тэн дээр яах нь мэдгүй. Энд чинь эдгээр колонк нь бензин дууссан байна. Дууссан гэж байна. Өглөөний 2 цаг гараа өгсөн юм шүү. Тэгэл дууссан юм. Тэрийг мэдсэнгүү. Авч чадсангүй. Манай улсын шатхууны өдрийн дундаж хэрэглээ 2300 орчим тонн байдаг. Үүний 1200 орчим нь Улаанбаатар хотод ноогддог. Сүүлийн 10 хоногт манай улсын авч байгаа хэрэглээ эрс нэмэгдсэн. Улмаар иргэд их хэмжээгээр шатхуун үзүүлж байгаа нь хомсдол үүсэх шалтгаан гэж тайлбарласан. Тэгвэл нөхцөл байдал өнөөдөр ч хэвийн болоогүй байна. Ерөөсө бидний дээр нэг л худалчуд л байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд нэг худалч гэдгээ тэр хүн баталж байна. Дахиад хэдэн одоо ямар хэдэн тохиолдолд худлаа ярих одоо мэдэхгүй л байна. Тэгээд тэр болгоныхон золиосонд төлөөсөнд бид л явж байна. Тэрний нэг илэрлэн ингээл бид ингэ зогсож байна да. Тэгээд хизээ үгүй зүгээр болно гэдэг ихсэн одоо баг юу гэдэг баг дүүргээд авсан ч болно гэдээсэн. Тэгэл одоо хотлол ах шүү дээ. Маш их хүндрэлтэй байна. Бензин гадар өгөхгүй байна. Тэгээд манайх саванд авахыг хөргөлдсөн. Нөгөө саванд заавал авахгүй болохгүй тийм техникүүд өгдөг хөтөө жижиг гар компактер гэх юм уу. Тийм юмда бензин авч чадахгүй, ажиллаж чадахгүй л байгаа юм. Одоогийн байдлаар A92 шатхууны хомсдол үүсэхгүй байх чиглэлээр засгийн газраас төлөвлөгөө тарах хэмжээг авч ажиллаж байна. Үүний үр дүн шатхууны нийлүүлэлт тохижирж нөхцөл байдал бүрэн шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна. Мөн өнөөдрийн байдлаар манай улсад баригдаж буй газрын тусны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 50% явж байна. Засгийн газраас мэдээлж байгаагаар тус үйлдвэрийг 2027 оны эхний хагас гэхэд ашиглалтанд оруулахаар зорж байна. Чинчивдэрж Баттор, Живони Павлов, Ice Global. Эрхэм үзэгчдээ дараагийн цөөх хорвын мэдээг та бүхэнд хүргье. Нийслэлийн орон сүнсний корпорацийн орон сүнсний хөтөлбөрт хамруулна гэж хүмүүсийг цаг хугацаа болон их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирох явдал гарч байна. Тэгвэл орон сүнс ашиглалтад орж бэлэн болсны дараа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор сонгон шалгаруулж ноосгийн орон сүнсний хөтөлбөрт хамруулдаг. Мөн иргэдийг давуу эрх эдлүүлж дарааллын урдуур оруулах шинээр барьж байгаа барилгад захиалга авдаггүй гэлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дорооноор хянах туршилт үргэлжилж байна. Тодорхойлбол Баянзүрх сонгоо хайрхын Чингэлтэй дүүрэгт өглөөний 8-9 цаг, оройн 20-21 цагуудад дороо нисгэн аж ахуй нэгж байгууллага айл өрхийн яндангаас гарах утааг хянах агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна. Дороо нь 3-4 км радиусыг хянах бүрэн боломжтой. Цаашид уг ажлыг үргэлжүүлэн агаарын бохирдлыг бууруулах бодлого шийдвэртэй уялдуулан хөгжүүлнэ гэлээ. Үр тариа төмс хүнсний ногоог хураар нь дуусаж, өтрөм дээрх ангилан ялгах цэвэрлэх ажил үргэлжилж байна. Энэ жил улсын хэмжээнд 221 мянган гадал багаас 243 мянган тонн үр тариа хураан авчээ. Тодорхойлбол 211 мянган гаагаас 240 мянган тонн улаан буудай, 10 мянган гаагаас 102 мянган тонн төмс, 15 мянга орчим гаагаас 197 мянган тонн хүнсний ногоо, 54 мянга орчим гаагаас 87 мянган тонн малын тэжээл, 47 мянга орчим гаагаас 82 мянга орчим тонн тосны ургамал тус хураан авсан байна. Ургац хураалтын эцсийн дүн 11-р сарын 5-нд гарна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлэг нойрны төвтэй боллоо.
Хүн эрүүл урт наслах амжилттай ажиллаж хөдөлмөрлөхөд нойр маш чухал үүрэгтэй. Гэтэл манай улсад нойргууд л нойрны эмгэгүүд өндөр тархалттай болж байна. Тиймээс анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль удаан хугацаанд төлөвлөж бодлоготойгоор уг төвийг байгуулжээ. Энийг нэлээд шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр сайн судалгаагаа хийх, эмнэлэг зүйн туршилт судалгаагаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэйгээ уялдуулах, дээрээс нь энэ төвөөр дамжуулж бүх төвчний сургалтууд буюу мэргэжлийн эмч бэлтгэх энэ сургалтуудыг энэ төвөөр дамжуулж. Манай улсад 2016 оноос нойрны эмгээгийн судалгаа эрчимжиж онцлог болсон. Одоо цогцоор эмчлэг буюу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг хамтд нь үзүүлж илүү өндөр түвшинд гаргахаар төлөвлөжээ. Цахимаар мөрөөдө тоглож 80 сая төгрөг заллуулжээ. Тодорхойлбол 39 настай чек гэгч эрэгтэй покер аппликейшнаар цахим тоглоом буюу покер тоглож бусдын нансанд 80 сая төгрөг шилжүүлж заллуулсан байна. Захин мөрөөдө тоглоомд бага хэмжээгээр хожин гэдэг нь дахин тоглох сэтлийг төрүүлдэг. Дулмаар донтуулж, эд хөрөнгө, орон сууц, автомашин хадгаламж, бэлэн мөнгө алдах, цаашлаад өрөнд орж сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлоход хүргэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Улаануд хотод аяллалыг наадам болгон өргөжүүлж зохион байгууллаа. Тодорхойлбол хүмүүсийг Улаануд хоттой илүү ойр дотн танилцуулах, тус хотын талаар илүү өргөн мэдлэгтэй болгох зорилгоор уг аяллалыг наадам болгож зохион байгуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс нийт 27 чиглэлд зорчиж 17 байршилтай танилцах хөтөлбөр боловсруулсан байна. Мөн зөвхөн хүнсний дэлгүүр, театр, номын сангаар зочлох, эсвэл трамвайгаар зорчих зэрэг тусгаасан хөтөлбөрөөр аялах боломжийг бий болгожээ. Түүнчлэн үйлдвэрүүдтэй танилцах хөтөлбөр чиглэлийг ч бий болгосон байна. Эмч эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардсан ажиллахаа мэдгдсэн. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос саяхан эрүүл мэндийн яамд энэ талаар яриа хэлцэл хийсэн ч тодорхой үр дүн хүрээгүй байна. Тэд салбарын яамны тавьсан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж ажил хайхад бэлэн байгаагаа мэдгдсэн байна. Эмч эмнэлгийн ажилтнууд хөдөлмөрийн хөлсийг 3.5 сая төгрөг болгохыг шаардж байгаа. Гэвч саяхан болсон хэлэлцээрийн үеэр салбарын яамны зүгээс эмч нарын цалинг 15% нэмэгдүүлэх байр суурийг илэрхийлжээ. Харин эмч нарын зүгээс тэдний тавьсан энэхүү саналыг эсэргүүцэж эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг хүрэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдгдсэн байна. 10 гаруй жил одоо эмч ажилтнуудыг маань одоо төвчээ, бүсээ чангалаа. Одоо ирэх жил сайхан болно гэж ингэж хуурч явлаа. Бид бол одоо ахиж хууртмааргүй байна, ахиж төвчмээргүй байна гэсэн ийм одоо байр суурьтай эмч ажилтнууд бол одоо энэ тэмцэл хөдөлгөөнд өөрсдийнхөө хүслээр ирж байгаа ийм тэмцэл хөдөлгөөн гэдгийг аль бисаар бас хэлмээр байна. Одоогийн байдлаар эмч эмнэлгийн ажилтнууд хараахан ажил хаялт зарлаагүй байгаа бөгөөд хэрвээ төл засгийн зүгээс тэд нарын тавьж байгаа шаардлагыг хүлээж авбал ажил хаялт зарлахгүй гэдгээ мэдэгдэж байна. Одоо эрүүл мэндийн салбараас ихэд одоо чин бүрэн сайд бол нэг 10-аас 15% одоо нэмэгдүүлж байж болох юмаа гэдэг санал тавьсан байсан. За энэ бол одоо манай эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнуудын хүлээлтээс бол дэндүү хол зориутай байна. Дэндүү хол зориутай. Одоо сая би хэлдэг одоо шил бид нар бол эмчний болоод багш нарын цалинг яриад байна шүү дээ. Одоо шил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа туслах совилогч, асрагч, үйлчлэгч, за тогооч, жижүүрх. Тэгээ одоо тэр усуудын цалин бол энээс доогоор төвшөнд байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн хэлж байгаагаар хэрвээ засгийн газраас багш эмч нарын цалинг тэдний шаардж байгаа түвшинд хүрэхгүй бол тэдний ээж буян тэмцэл бодит үр дүнд хүрэх хүртэл үргэлжлэх болно гэдгийг өгүүлж байна. Жанчуудаас Баттар, Евгений Павлов, Ice Global. Европт Монголын тухай ховор цуглуулдаг зориулсан гэрэл зургийн ном гарлаа. Бүх хэмээх энэхүү номын нийт хэвлэлт ердөө 1473% бөгөөд зургийн зохиогч нь алдарт Испаний гэрэл зурагч нь Хосеба Урдавиская in the House юм. Тэрээр анх Монгол сумаа бөхчүүдийн тухай бүтээл хийхээр төлөвлөж байсан ч сүлд бодлогоо өөрчилж Монгол бүхийн тухай фото альбом бүтээжээ. Монголд энэхүү хэвлэлийг ердөө 100% ирсэн байна. Бүх нэртэй гэрэл зургийн ховор цомог Испани Баскын нутагт хэвлэгдсэн бөгөөд Сибрат Production хэвлэлийн газрын цуглуулгын номын цувралыг үргэлжлүүлж байна. Эхэндээ уг бүтээл Испани хэлээр гарсан ч Христийн сүмийн пастор Дорж Готвийн нарангийн санаачлагаар номыг монгол болон англи хэлээр мөн хэвлэсэн байна. Англи орчуулгыг түүний нөхөр Кубын дипломат Уйл Дорес хийжээ. Тэгээ энэ бол одоо англи монгол хэл дээр ердөөсөө хийгдсэн 100 ширхэг номын бүтээл энэ бүхий өргөнд тавигдсан байна. Зургнууд нь хар цагаан өнгөөр хийгдсэн бөгөөд гэрэл зурагчин Урдавиская 2023 онд Монголд ирж үндэсний баяр наадмын үеэр зураг даржээ. Түүний дурангийн бааtruуд нь домогт бөхчүүдээс гадна жирийн монголчуудын дүр төрх юм.
Энэ Монгол өв соёл, Монгол бүх гэж одоо юу юм? Монгол бүхээр дамжаа энэ 93 наадам гэж ямар наадам байдгийг энэ бол одоо дэлхийд бол үнэхээр өнлөгчгүй өв юм тийм ээ. Тэр соёлын тухайд одоо ерөөсөндөө маш энгийн гадны хүний өнцгөр тийм ээ. Монгол наадам яаж харагдав гэдгийг л ингээд жинхэнэ амьдрал дээр бүтээл болгочоод ингээд гарсан ийм түүхтэй ном байгаа маа. Энэ бүтээлийн түүх өөрөө бас нэгэн ном бичгүйд сонирхолтой. Гэрэл зурагчин Хосбо Оретевискай Энтхаусти анх Монгол сумма бүхчүүдийн тухай цомог хийхээр төлөвлөж байгаач сүүл шийдвэрээ өөрчилж Монгол бүхийн хүч гооз уламжлалыг харуулсан бүх цомгийг бүтээжээ. Дэлгэрэнгүй Ice Global телевизийн нээлттэй ярилцлага нэвтрүүлгээс үзнэ үү. Эрхэм үзэгчдээ энэ амралтын өдрүүдээр үйл явдлаар дүүрэн байна. Бям гарагт хүний хөгжилд зориулсан олон үйл ажиллагаанд оролцож рок поп альтернатив хамтлаг дуучдын тусгайлан тоглолтыг үзэх боломжтой. Харин ням гарагт сонгодог болон драмын мөн хүүхдийн жүжигүүдийг гэр бүлийн хамтаар үзэж цагийг хамтдаа өнгөрүүлээрэй. Эхлээд бям гарагт болох үйл явдлыг танилцуулъя. Сэлигийн өдөр дуучин Сэрчмагийн тусгаалсан тоглолт Мишель ресторанд болох гэж байна. Тоглолтод урилгаар Эйкул, Соксма, Гамбилэг мөнх эрдэнэ нарын уран бүтээлчид оролцсон. Лимонс хамтлаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Red Party-га хийх гэж байна. Амьд хөгжимд хайртай дуртай хүмүүрийг тэд UB Palace-д урьж байна. Ардын урлагийн хуур магнаачуулга үндэсний язгуур урлагаас бүрдсэн тоглолтоо зам тээврийн яамны эхнүүдэл танхимд үргэлжлүүлэн төлөвлөлнө. Үргэлжлээд хувь хүний хөгжил боловсролтой холбоотой үйл явдлыг танилцуулъя. Иннээс хамгийн сонирхолтой нь Новотел зочид буудлын замын эсрэг талд байрлах Монгол Тааварт Монгол Италийн төвөөс зохион байгуулах Сивилийн өсчин дүүрийн өмнөтгөл бүх нийтийн сонгодог урлагийн боловсрол нээлттэй сургалт байна. Мэдээлэл технологийн үндэсний паркт сансар судлаач хүүхэд багчуудад зориулсан танин мэдхгүй сургалт эхэлнэ. Примум Palace философч Молор эрдний цуврал илтгэн хүн оюунтай ээж ба хиймэл оюунтай хүү хэл мэдрэмжийг хэрхэн тодорхойлох вэ сэдвээр үргэлжлэнэ. Монгол Улсын их сургуулийн номын санд тус сургуулийн бодлогын судалгааны лабораториос хиймэл оюухан өгөгдлийн шинжилгээ ба бизнес интеллиженс цогц сургалтыг эхлүүлж байна. Сургалт бям гараг бүрт болно. 3 галын эмнэлэг гайхамшигт төрөлтөд хамтдаа бэлтгэцгээ сургалтыг зохион байгуулна. Оросын өргөө буюу Оросын шинжлэх ухааны соёлын төвд ёд дутлалын асуудлын асуулт хариулт шийдэл семинар болно. Зайсан хил зохицолборт огтд зөрүүлсэн нүүр бодолд номын нээлт болно. Амарлан аяллаа клубээс Чингэлтэй хайрхан талхах аяллыг зохион байгуулна. Улаанбаатар театрт намайг дурсаарай Коко хүүхдийн жүжигт 5-аас дээш насныхныг урьж байна. Улсын хүүхэд залуучуудын театр Шекспирийн Ромео и Жюльетт жүжигийг тоглоно. Жорон олон улсын бүжгийн анх дахь уралдаанд наадмын шилдгийн шилдэг оролцогчдын нэгдсэн гала тоглолт соёлын төв урганд болно. Одоо үргэлжилж байгаа тоглолтуудыг танилцуулъя. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд маск шоу тоглолт, соёлын төв өргөнд эмоц дүүрэн хот, инэдмийн шоу тоглолт үргэлжилж байна. Мөн цагаан лаважуулгын ардын урлаг өв соёлын тоглолт төмөр замын чуулгын Ганзан Palace-д үргэлжилнэ. Энэхүү хүрээнд Ice Global мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч мөнх баяр байлаа. Баярлаа баяртаа. Аав ээжтэй мэнд хүрье.